Өнөөдөр би болохоор ямар нэгэн номон дээрээс биш, харин маш сонирхолтой амьдралын түүхтэй зөв бэлгийн талдаа даалт ертөнцтэй холбогдох чадвараараа Монголд нэг хуруу дарамт цөөн хүмүүсийн тоонд орохоор тийм өндөр чадвартай нэг хүний тухай ярихаар бэлтлээ. Тэгээ бэлэг талын юм даалт ертөнцийн хий юмс, зөв бэлэг, онгой тэнгэр, сүнс, альбин тэрэн гэдэг те энэ зүйлд итгэх болсон гол шалтгаан маань яг энэ хүнтэй холбоотой байгаа. Маш сонирхолтой өмнө нь сонсож байгаа үгүй тийм бодит явдал гэж би бол бодож байна. Тэгэхээр та бүхэн дуустал нь сонсоорой. За 10 жилийн өмнөх явдлын тухай ярьж байгаа гэсэн үг. Тухай чинь би болохоор нөхөртөөгөө одоо дөнгөж үерхээ дудаагүй. Яг таньдгийн хувьд бол 5-6 жил болын өмнөөс таньдаг байсан. Тэгээд үерхэд нэх удаагүй байсан үйл дээ. Тэгээд залууч байж нөхрийг тухайн үед бол найз залуу байгаа шүү дээ. Манай найз залууг охтуудаас эргүүлнэ. Гэхдээ нөгөө хүн хэлээрэ гэдэг шиг айтайхан ойлголцдог. Гэтэл зарим нэг өсгөчүүд болохоор нөгөө найз эмэгтэйтэй болоогүй байх гэдэг үднээс манай хүний худлаа ярьж ийн гэдэг үднээсээ л итгэдэггүй юм шиг байгаа юм. Тэгэл би яагаад би найз бүсгүй нагаамаа гэхээр тэгээд ингээ гэлээд ингээ уучраа олчдөг гэсэн аахгүй. Тэгээд нэг удаа нэг юм хүүхэн ингээд натаа уулзъя гэд ингээд салахгүй байна. Чи энэ баг хүүхний учрыг олдог надад хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө хүн рүү ингээд бичээд эрэгтэй хүн ингээд гуугаад ах чаа онцгүй биш үү дээ. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэлэмжийг ингэж унгаагаад яад юм дээ маад юм дээ гээл ингээд бичээл эхэллээ. Тэгээ өөрөө бол Малайзад амьдардаг. Тэгээ Монголд нэг богинохон хугацаагаар ирсэн хүн байсан юм билээ. Тэгээд манай хүнтэй уулзъя гэдэгт нөгөөх нь нүүр өгөхгүй. Тэгээд найз эмэгтэй нэгэд нэг хүн бичээ. Тэгээ надтай уулзъя гэдэг ч байгаа байхгүй. Би тэгэхээр үгүй би одоо юу гэж яасан ч гэж тэр хүнтэй уулзах юм те. Тэгээ би уулзахгүй гэд. Тэгээд төд удалгүй Малайз руугаа явцсан. Тэгээ энэ хүн маань бол одоогоор бол энэ ертөнцид байхгүй. Бурхны орныг зорьсон. Хэрвээ амьд сэрүүн байсан бол бит хоёрын подкастыг бараг цог хөтлж явах цогтаа энэ подкастыг хөтлөөд аваа явж явах байсан байх гэж би боддог. Хорт хавтраар бол өөд болсон. Тухайн үед бол хорт хавтартай байсан учраас миний бодлоор дахиж Монголд нэх ирэхгүй байхаар байсан юм шиг байгаа юм. Тэгээд яг хоо бараг тэ сүүлчийн удаа сэтгэл татагдсан залуутайгаа уулзчи гэдэг үүднээс уулзъя гэж исэн байх. Түүнээс биш эрэгтэй хүн үгүйгээ дахад нэг тэгж чаргууцалдаад ахаар эмэгтэй бол биш санагддаг. Тэгээд яг хоо ингээд найз бүсгүй нэгэд хүн бичгээр бас одоо уулзчаад явъя гэсэн сэтгэлээр уулзъя гэсэн юм шиг байна. Гэхдээ тухайн үедээ бол надад үнэн учир шалтгаантай би ийм тийм гэж бол нарийн юм хэлээгүй. Тэгээд Малайз руугаа явцсан байсан. Тэгээд бид нар чинь нэг маш богинохон хугацаанд бүр сайн найзууд болсон байхгүй. Бид хоёрын одоо үзэл бодол ойролцоо гэх юм уу. Тэгээд ерөөсөө л мессенжерээр тухайн үед чинь бол Facebook нэг тийм айхтар хэрэгэлдэг байсан үе. Би Yahoo Messenger-тэй байсан. Yahoo Messenger-аар хэсэг харьцаж байгаа зүйлдээ бас Skype орж ирсэн. Skype-аар бас харьцдаг байсан. Ер нь ийм хоёр зүйлээр л онлайнаар бит хоёрын харьцаа үргэлжилсэн гэсэн үг. Тэгэл энэ хүнтэй танилцаал би өмнө нь мэддэггүй байсан маш сонирхолтой байж боломгүй тийм зүйлсүүдтэй учирсан зүйлсүүдийг мэдсэн. За тэдгээр зүйлсүүдийнхаа талаар ярих болно. За бүгдийг нь бол ярихгүй. Зарим нь бол үнэхээр хүн итгэхэд бэрх зүйл байгаа учраас. За тэгээ тэдний заримаас нь ярьж өгөхөд бол за бид хоёр видео кол бол хийдгүйсэн. Зөвхөн чатаар харьцдаг байсан. Тэгэхэд л намайг яг ямар газар юу хийж байгаа талаар шууд мэдчихдэг байсан. Амар сонио. За тэгснээ бүр заяа хин гэдэг хүнтэй юуны тухай яриад сууж байгаа хүртэл хэлдэг байсан гэж боддоо. Тэр хүнийх нь нэрийг одоо натаа ямар хамааралтай найз юм уу, их сургуулийн ангийн хүүхэд юм уу те хамт ажилтдаг хүн юм уу тэгээ бүр нэрийг хэлээд хоёр тим юмны тухай ярьж байна. Гэтэ эн чинь бол яг тэр нөгөө чатлж явах үеийнх нь бол бас байх албагүй байгаа даа. Яг тэр чатлж явах үедээ биш. Магадгүй нөгөө хүмүүс ярьдаг штэ ингээд камер маамрыг чи ашиглаад хүнийг тагнадаг гэдэг. Тэгэд би ч юм бол яг ингээд чатлж явах үедээ биш. Одоо юу гэдэг өчигдөр уржигдрын ч юм уу би ингээд нэг найзтайгаа уулзаад юм яриад ингээд өнгөрсөн байж хахад
дараа нь хэдэн хоногийн дараа би ингээд Сувдаатай нэрийг танилцуулаагүй юм байна. Сувдан Сондор гэдэг бүсгүй байгаа. Нэг тийм бас олон байдгүй нэр баг. Тэгэхээр Сувдаатай би бол тэгээд тэр процесс болсны дараа 1-2 хоногийн дараа бичгэд чи тэр найзтайгаа нэг тийм юм яриад гэж мэдчихийдэг заяа. Тэр чинь ямар ч компьютер авахгүй, дуран муран тийм юм байхгүй. Тухайн үед чинь смартфон бол байгаагүй. Ухаалаг утас байгаагүй. Тэрнээс өмнөх үеийн утаснууд бол байсан. Муухан пикселтэй зураг авдаг тийм дэлгэгдэх ч юм уу. За тиймэрхүү жижигвтер хэмжээтэй утаснууд бол байдаг байсан үе байхгүй юу. За тэгэхээр мэдгүй надад тийм тагнуулын төхөөрөмж тэр хүн суулгах чаагүй л бол суулгах гэхдээ ямар ч боломжгүй. Ягаад тэгэхээр би тэр хүнтэй уулзаачгүй, намайг хаана амьдрдгийг ч мэдгүй. Тийм хүн шүү дээ. Хаана бит хоёртой хинтээ намайг уулзахыг ч мэдгүй. За тэгээд энэ бол бас наад захын заяа. Тэгээд бүр дээрэс нь яадаг байсан гэхээр би хүнтэй ингээ яриа сууж хахад тэр хүн ингээ гинт өөрөөсөө арай өөр юм нөгөө дууны өнгөөр өөр юм ааш аягаар чи нэрхтээ хүнтэй би ингээ яриа сууж хахад тэр хүн маань ингээ нэг эмэгтэйлэг нэг юм айлгвцсан ч юм уу маягтай ингээ нэг өгүүлбэр хэлж мэлэн заяа. Бит хоёрын ярьж байгаа яриатай авцалдахгүй заяа. Нэг тийм амар сонио ингээ өөр юм ярьчихна. Тэгээ би юуг нэ гэд ингээ гайхаад чи сайн нэг юм ярьлаа шүү. Наа чи юу гэсэн үг юм уу гэхээр би тэгсэн юм уу гэд өдөс тэгнэ. Тэгээ би чинь тэгээ яг гайхал өнгөрч байгаа юм л да. Тэгэхэнгүүт нөгөө хэд хоногийн дараа ч юм уу Сувдаатай ингээд бичгээр би чамд тэр хүнээр тийм үг дамжуулсан штэ гэж мэгнэ. Яг нөгөө нэг амар сонин ингээ болоод надаа ярьсан тэр өгүүлбэрийг хэлнэ. Би чамд тийм үг дамжуулсан. Бүр хүнээр заяа тэр мэдгүй яаж тэр хүнээр тийм үг хэлүүлээд байгааг нь тэр өстой ойлгомжгүй. Тэгэж хүмүүсээр ингэж дамжуулж надад ингэж үг хэлүүлээд байдаг. Нөгөө хүн нь юу хэлснээ мэдэхгүй заяа. Амар сонин. Тэгэхээр нөгөө цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр орших чадвартай нэг тийм эрчим энерги шиг тийм оюун ухаан нь орон зай цаг хугацаа хамаарахгүйгээр энэ тент ингээ яваад ээж болдог юм шиг мэдхгүй нэг тийм сонин. Тэгснэ нэг удаа ингэсэн чиний зураг нэг ийм хүмүүсийн компьютерт байгаад ах юм гэдэг жаа. Тэр нэг жоохон юун зураг байна гэнэлтэй хагас нүцгэндөө тийм зураг. Тэгээд тэр компьютер тийм зураг байгаа хүмүүсийн нэрэн донд нь миний таних хүмүүс байгаад байгаа байхгүй хамгийн амар нь. Яаж тэр хүмүүсийн компьютерт миний зураг байгааг олж мэддэг байгааг нь өстой мэдэхгүй байна. За хакерууд тэгж чаддаг үгүй гэж би сайн мэдэхгүй байна. Магадгүй тэгж чаддаг байж болох юм мэдэхгүй. Тэгээд тэр нэрэн донд нь юу яаж байгаа миний өмнө нь үерхдэг байсан найз залуу байгаа юм. Бит хоёр ч жоохон дайжгаанжгаад тийм зураг авахулсан байдгийн. Тэгээд тэр зураг бол тухайн тэр өмнөх найз залуугийн компьютерт байгаа миний ноутбукэнд байсан. Би тэгсэн чинь тэр ноутбукээ нэг хүнд өгөөд алдсан байхгүй юу. Нэг хоног хэрэглээд өгье гэж авчаад тэр чигтээ голорцсон байдгийн. Тэгээд тэр дотор байсан зураг тэр залуу ухаж олоод ийш тийшээ тараасан уугүй юу би өстой мэдгүй. Тэгээ өнгөрсөн. Тэгсэн чинь тэр залуугийн нэр явж байгаа юм. Өөр танихгүй хүмүүсийн нэр явж байгаа. Бас өмнө нэг 5-6 сар холбоотой байж байгаа салсан нэг залуугийн нэр явж байгаа тэр дунд нь. Яг баттай мэдж байгаа мэдээд манай өмнөх найз залуу байгаа. Тэгээд тэр ноутбук голруулсан нөхөр. Энэ хоёрт бол яалтчгүй зураг байсан тодорхой. Бусданд нь бол байсан үгүйг нь би бол мэдэхгүй л байсан л та. Тэгэл танихгүй хүмүүс байгаа юм чинь бас тэр дунд чинь. Тэгээд тэгсэн чинь за чиний тэр зургийг авсан хүмүүсээс бусдынх нь компьютерт байгаа зургийг би бол устгачлаа шүү гэж надад хэлсэн. Яг үнэн устгасан уугүй юу бүү мэд. Тэгээд тэгсэн чинь тэрнээс хойш чинь 1-2 жилийн дараа ч илүү тэр нэг 5-6 сар үерхэд салдаг тэр залууныг холбогддгийн мессенжерээр өлөө махуу мессенжер байсан баг. Тэгснээ л та бараг чамайг мартдаггүй зартдаггүй гэснээ надад чиний нэг ийм зураг байдаг гэд нааша зураг явуултын. Тэгсэн чинь намайг мэдгүй хахад унтчихад зураг дарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр нэг амар нүцгэн жүшэлтэй. Гэхдээ надаас зөвшөөрөл аваагүй тэгж дарсан зурагнууд байгаа байхгүй юу. Тэр нь яг Сувдагийн хэлсэн нөгөө хүн штэ.
тэр хүнд яагаад миний зураг байгааг би өстой ойлгоогүй байсан. Яагаад тэгэхээр тухайн үед чинь ухаалаг утас байгаагүй. Тэгээ зургийн аппарат утас тэр хүн барьдгүй байсан. Миний зураг тэр хүнд байх боломж бол минийхаар бол байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа тэр хүн холбогдохдоо миний зургийг үзүүлсэн нь нэг удаа нэг зургийн аппаратаа ирсэн байсан. Гэхдээ тэрийг ерөөсөө ажилуулаагүй. Энийг би засвар төгөх гээд аваад явж байгаамаа гэд надад хэлж ирснийг би бол санаад тэр зургийн аппарат нь ажилдаг байгаад нууцаар авсан байх гэж би хожуу ойлгож байгаа байхгүй юу. Яа тухайн үед бас гинэн л байсан байгаа хүүхдч байсан те. Тэгэхээр сувдагийн ярьсан тэр хүмүүсийн компьютерт бол миний зургнууд байсан байх магадлал нэлээд өндөр болоо явчихж байгаа юм. Тэгээ тэр яг жинхнээс устгасан үгүйг нь би бол яг мэдэхгүй л байна л да. Чиний компьютер тахт миний зураг байна уу устчихжөө гэж бол асуух живгүй тийм боломж нь ч байгаагүй. Тэгээ асуугаачгүй тийм өнгөрсөн. Бэдин тэгснээ бас миний талаарх мэдээллийг интернет орчноос одоо авчих тийм чадвартай юм шиг байгаа. Ямар ч байсан надад нэг ингэсэн чиний талаар нэг хоёр хүн ингээ хоорондоо ярьж байна. Жохон сөрөг зүйл ярьж байна гэтгсэн. Тэгээд ямар хүмүүс юм бол гэд би чинь бол зөвхөн мессенжерээр танилцсан хүн байгаа шүү дээ. Бид тээр чинь зөвхөн мессенжерээр таньдаг нэг ч уулзаагүй. Тэгээд дээрэс нь фэйсбүүкээс солилцаагүй. Фэйсбүүк тухайд би тийм айхтар хэрэглэдэг байсан. Зөвхөн мессенжерээр. Тэгэхээр миний хаан төгссөн тэр нарийн ширийн би юмаа ерөөсөө бид тээр ч юм бол тийм юмаа ярилцдаг. Хин гэдэг найзуудтай те их сургуулийнхан тийм хүмүүс байдаг, ажлын газрынхан тийм хүмүүс байдаг ч юм уу. Ерөөсө тэр талаар би яриаг байгаа шүү дээ. Тэгсэн чинь би ч өөрөө тэр хоёр хүний хаягийг мэдгүй. За таньдаг миний бол хоёр хүн байгаа юм. Тэгсэн чинь тэр хоёрын хаягийг би мэдгүй. Мессенжерт яг хуу мессенжерт надад тэр хаяг нь байдаггүй хоёр хүн хоорондоо ярьж байгаа чатыг скриншот хийгээд тэр хоёр хүн бас яг хуу мессенжерээр харьцаж байгаа. Тэрийг скриншот хийгээд наашаа явуулж байгаа. Тэр үед би скриншот гэдгийг ч бас мэддэггүй байсан үе л дээ. Тэгсэн чинь яг тэр хэсгийг над руу зургаар ингээд явуулж байгаа. Тэгээ би бүр гайхсан юм чи миний таньдаг хоёр хүн яалтчгүй миний тухай ярьж байгаа тэр чатны хэсгийг наашаа явуулчихж байгаа юм. Тэгээ яаж тэр олон хүмүүстэй тэр интернет байгаа шүлжээнд яг тэгээд миний тухай ярьж байгааг нь чи яаж мэддэг юм яг ижлэхэн нэртэй ч хүмүүний тухай интернет орчинд хоёр хүн ярьж болно шүү дээ. Тэгж яхад чинь ялцчгүй л миний тухай миний таньдаг хоёр хүн ярьсан чатыг наашаа явуулахаа би бүр шоконд орж байгаа юм чинь. Тэгээ би тэрнээс хойш юу гэж боддог болсон бэ гэхээр ямар ч юмыг үгүй ийм юм байх боломжгүй гэж хэлж болохгүй юм биш үү? Ямар ч кинонд гарч байгаа зөвнөлттэй зүйлийг зөвнөлт гэхгүй энэ бас амьдрал дээр үнэхээр жихнээсээ болж болох юм байна гэж хэлж болохоор ч юм шиг. Ерөн бол ямар ч юмыг өгөөсгөх боломжгүй болоод ирсэн. Тийм зүйлсүүдийг харж мэдрэхэр чинь. Тэрнээс ч илүү зүйлүүдийг бол надад бол мэдрүүлсэн. Тэгээ тэр болгоныг ярихаар хүмүүс намайг бүрстэ арай хитрхи зохиож ийн худлаа ярьж ийн л гэж ярих бах. Тэгэхээр тэр болгоныг бүгдийг нь бол ярихгүй. Яг хаа арай дэлгэрүүлээд ярьсан одоо манай байнгын сонсогчдын Facebook хаалтаг группт бол би энэ тухай нэлийн дэлгэрүүлж ярьсан байдаг. Энэ подкастын дугаар дээр бол ингээд энэ тохиолдлуудын л яриа. Тэгээ бид хоёр чи яг одоо тухайн хүний энэ зүүн бэлтгэлийн талаас нь би сонирхон тийм юм бичин. Тэгэл яг бид манай найз залуу тэгээ бид гурал хоорондоо би бинийг таних учраас би ч одоо найз залуутайгаа мэдээж хосууд бол маргалд нь мэцгэлцэн тэнгууд би яг бичээл цаа чин тэглээ инглээ яшиг салд юм уу барьд юм уу гэл инхээр бүр битээрээ ингээд левлрүүлэх гээл үзчихэн. Тэгээд би бүр баг сална гэж шийдсэн байх үед надаа юу гэж загсан гэхээр за гэрлээ чи ингээд үнэхээр ингээд одоо болохгүй бол одоо салдаг л бах та. Тэгээ хэрвээ чи үнэхээр мөгийгөө салаад өөр хүнтэй ингээд суугаад тэр хүнээсээ хүүхдтэй болохдоо одоо жирэмсэн байхдаа мөгигийн сайн сайхан талуудыг ингэж бодож бясалгаж байгаарай гэж хэлэхгүй юу? Наа чи ямар учиртай юм гээд тэгсэн чинь бүх юм зүйл чи ингэ мэдээлэл гэж байгаа шүү дээ. Бид бүх ингэ өөрийнхөө мэдээллийг орчин тойрон прокторгүй ертөнцид тархаадаг. Бас орчиндгүй ертөнц эргэн тойрноосоо мэдээлэл хүлээж авдаг. Тэгээд энерги хадгалагдах хууль гэж байгаа шүү дээ физикийн. 3 үндсэн хуулийн нэг. Тэр чинь бол ерөн мэдээлэл хадгалагдах хууль юм билээ.
эрчим энерги чинь задраад хим тоосонцор атом, молекул, протон, нейтрон гээд бүр цөмдөө мэдээлэл өгдөг гэж байгаа. Тэгэхээр мэдээлэл бол хадгалагдана. Тэгэхээр ямар нэгэн бидний амьдралд учирсан дотн харилцаанд орсон хүмүүсийн мэдээлэл биднэрт тодорхой хэмжээгээр хадгалах гэсэн үг юм байна л та. Тэгэнгүүт тэр мэдээлэлээ ингээ бодоод тэр мэдээллээсээ эрэг сайн сайхныг бодоод авах юм бол бидний өөр хүүхдэд яах нь тэр сайн сайхан зүйл нь дамжигдах боломжтой гэж тийм агуулгаар надад хэлж байгаа юм. Ирчүүдийн дунд 10% хүрдүүм шүү танаа энэ мөөгийн шиг залуучууд гэж байгаа юм. Маш ховор хүн гэж байгаа. Тэгэхээр энэ залуугаас саллаа гэхэд энэ эрэг сайн мэдээллүүдийн яхан үр удамдаа хадгалж үлдгээрэй гэсэн агуулгаар надад хэлээд байгаа юм. Тэгээд би чи энийг үгүйсгэх бас боломжгүй өчнөө ийм итгэхээргүй юмнуудыг ингээд тэр хүнээс чинь мэдэрсэн, харцсан байгаа учраас тэгээд дээрэс нь би бусад мэдээлэлтэй бас харьцуулна л та. Би тийм шууд хүний бас үгэнд итгэдэгч бас хүн биш. Яалтчгүй гэхдээ миний ингээл барайл өнгөрсөн цааснаас зүн бэлэгтэй хүмүүс миний бүр амьдралын мэдээллийг авах боломжтой гэдгийг би харцсан учраас тэрийг бол үгүйсгэж бас чадахгүй байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь би нэг зурагтаар тухайн үед Eagle телевизээр илүүдээ нэг чуулган муулган болоод нэг эмэгтэй гарч ирээд нэг ярьцлага өгөхдөө Монгол эмэгтэйчүүд ингэр чангатай байх ийм ёс заншилтай байсан. Энэ нь болохоор өөрийн удмын тэр мэдээллийг цэвэр байлгах буюу элдв янзын сөрөг мэдээллээс хамгаалах зорилготой байдаг байсан юм а гэсэн тийм утгын юм ярьсан байхгүй. Тэгээд тэр мэдээлэлтэй давхцж байсан. Дээрэс нь Оросын бас нэг фэйсбүүкээр явдаг пост байсан юм а. Үнэн худлын нэстэ мэдгүй. Оросоос орчуулсан тийм пост байсан. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр аав ээж нь хоёулаа Орос буюу цагаан арьстай хэрнээ хүүхэд нь хар арьстай төрсөн гэж байгаа. Тэгээд судлаад үзэнгүүт яалтчгүй 100% тэр хоёр бол аав ээж нь. Тэгсэн хэрнээ хар арьстай хүүхэд төрсөн гэсэн. Тэгээд тэрийг ингээд судлангууд тийм тохиолдлууд нэлээд хэдийг ингээд судлаад үзэнгүүт өмнө нь хэдэн жилийн өмнө ч юм уу аав нь ч юм уу ээж нь ч юм уу өнгөт арьстай хүнтэй дотн харилцаанд орж исэн тохиолдлууд байна гэж байгаа байхгүй юу. Тийм төрсэн хүүхдүүдийн аав ээж дээр ингээд судалгаа хийхэд тэрийг бол бичдэг үнэн худлааг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан сувдаатай танилцсанаас хойш өмнө нь итгэх боломжгүй байсан тэр зүйлээ итгэхээс өөр аргагүй болсон учраас би нэг бол надаа юу гэж бодогдсон бэ гэхээр яг уу шууд онгон биеэрээ нөхөрт гарна гэхин чаашийн орчин үед бол бараг тех боломжгүй хүнтэй найзалж нөхөрлж ийж үерхж ийж эн чин тарахгүйгаа мэдчихэж хүнтэй сууж байгаа шүү дээ. Тэгэхээр нөхөрт гарахаасаа өмнө мэдээж нэг хэд хэдэн хүнтэй харьцаж үзэн тэгээд дотн харилцаанд орох хэрэг болно тийм үү. Гэхдээ энэ болгондоо жоохон анхаарад харьцангуй эерэг харьцангуй ген сайтай харьцангуй IQ өндөртэй боловсралтай ч юм уу харьцангуй нөгөө бэлэг чадвартай авиас чадвар өндөртэй ч юм уу тийм залуутай ч юм уу тийм эмэгтэйтэй дотн харилцаанд орох юм бол ядч л манай үр хүүхдэд эерэг зүйл авиас бэлгэн ч юм уу эерэг зүйл нь IQ өндөр IQ ч юм уу тэр нь дамжигдах магадлалтай юм да тэгэхгүй ингээл сексиг бол ингээл нэг хэрэгцээ гэж үзэл нэг шөнийн секс юм чинь ганц шөнө яадын эсвэл ингээл ямар нэгэн ашиг сонирхлоор ч юм уу энэ залуутай ингээд энэ залуутай нөхөнтэй ингээд өнгөрчихье нэг хэд удаа ингээд өнгөрчөд яах вэ гэсэн байдлаар ингээд харьцаад сайн муу бүтэхгүй архичин луурчин хулгайч ч юм уу худалч ч юм уу иймэрхүү нөгөө гений мэдээлэл эрчим энерги мэдээлэл сөрөг хүмүүстэй дотн харилцаанд ороод ах юм бол эргээд бидний яах нь эрчим энерги тэр маань ингээд үр хүүхдэд дамжих. Гэхдээ юмыг яаж мэдвэ магадлал өндөртэй юм байна да гэж би хараад бас энийг бодолцох хэрэгтэй юм биш үү? Залуу охтууд хөвгүүд маань яг секс хийж бэлгийн харьцаанд орж болно. Гэхдээ харьцангуй тийм эерэг мэдээлэлтэй тийм хүмүүстэй ядаж сонгож бэлгийн харьцаанд орох юм бол
эргээд бас тэг бид нар чинь бүр бодлын хүч манифест гэдэг юм амар сайн мэддэг болсон байна шүү дээ. Бодол хүний одоо ирээдүг бодлороо зөвгөнж сайхан ирээдүг татна гэдэг бол эн чинь бүр бодлоор биш бүр ингээ хүрлцээд ш. Тэгэхээр энэ бол тохон хүний сайн ч муу ч энергийг бидэд татахаар байгаа байхгүй юу? Хадгалж авч үлдэхэр байгаа. Тэгэхээр эерэг мэдээллийг түлхүү хадгалж авч үлдэхийг бас бодох хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн энэ яриан дээрээс. Тэгээ ер нь бол нөхөр бит хоёрын үдийн олон жил хамт байгаа те дунд нь бит хоёр бас салсан бүр бүтэн жил орчмын хугацаанд бит хоёр салж байгаа нийлсэн байдаг. Тэгээд өдий бит хоёрын хамт байгаа нь бол за харьцангуй ойлголцол нь сайн байдгаас болдог байж магадгүй. Дээрэс нь бит хоёрт сайн болсон те бит хоёрт хайртай болж исэн сэтгэл алдарч исэн магадгүй бит хоёртой ганц шүнийг өнгөрөөчий гэсэн бодолтой ч байсан байж болно. Тэр эмэгтэйчүүд тэр залуучуудын оролцоотойгоор бит хоёр өдөө болтол хамтдаа байгаа гэж би бол үздэг. Тэгэхээр бүх юм одоо сөрөг байдаггүй. Бит хоёрыг салах үед нийлүүлж исэн бас л ялгаагүй манай нөхөрт сайн байсан, хайртай байсан гэх бүсгүйтэй би харилцаад тэр бит хоёрыг бол эргээд нийлэхэд маш том хувь нэмэр оруулсан. Бит хоёр сайн найзууд болсон. Тэгээд би найз болоод бараг дуустдаг. Бараг манай нөхөр чинь баг тоглоом шоглоом хийгээл үгүй намаа гисэн хүүхнүүд сүүлдээ бараг чамааг болоод дуусах юм аа гэхэл хосын дунд ямар нэг юм болоход тэр хоёр талын буруугаас олж тэр ямар нэгэн асуудал үүсдэг гэж би бол боддог. Гуравдагч хүнийг би хизээж буруутгадаг. Дундуур орж ирээд чадсан байх гэдэг чинь бол тэрийг оруулсан хүмүүст учир байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар нэг юм болвол өөрснөөсөө буруу хайх хэрэгтэй гэж үздэг. Тэгээ сувдаа маань болохоор маш хүнд амьдрал туулсан бүсгүй байсан. Анх савны хорт авдартай тогтоогдоо. Тэгээд саваа ахуулсан. Өрөд маань үлдэх боломжгүй одоо дөнгөж 20 идэх насан дээрээ. Тэгээд тэр нь ходоод руу нүсэрхийлээд миний танилцах үед бол аль хэдийн 2 жил болцсон. Яг миний мэдих тийм нөхцөлтэй хавдартай хүмүүс бол 5-6 сар болоод өнгөрч байсан. Сувдагийн хувьд харин одоо мэдгүй энэ их зүн бэлгтэй энэ их одоо өгөгдлөөс шалтгаалаад бас нэлээд удаан амьдарч одоо энэ өвчнөтэйгээ тэмцэж чадсан болов гэж би бол хожим бодсон. Тэгээ сувдааг өнгөрөхөөс өмнө манай аав бас хавдраар өнгөрч исэн. Тэгээд аавын маань сүүлчийн ботлыг надад сувдаа хэлж өгч исэн тухайн үедээ манай аав нас барснаас хойш тэгээ юу гэсэн бэ гэхээр танаа аавын сүүлийн бодол чинь чиний тухай байсан. Миний шар өхөн унтунд аав нь нэхий дээлээрээ хучаад өгье гэж бодсон байсан. Яг манай аавын хэлдэг тэр миний шар охин гэдэг үгийг тэгээд 10 жил байхдаа би манайх нэг өөртөө амны орон сууц бариад тэгээд хамгийн хүүтэн өрөө нь миний өрөө байдаг байсан. Тийм болохоор аавын өмсдөг тэр нэхий дээлийг би дандаа нөмөрч унтна. Тийм хэмжээний хүүтэн өрөөнд байдаг байсан гэсэн. Тэгээд яалтчгүй л манай аавын л бодох үгийг одоо надад амжуулж хэлж ийсэн. Тэгээд дээрэс нь аавын нас барсны дараа би Монголд байгаа нэг нисхийн тэнд байдаг нэг улаач ихч очдөг байсан. Тэгээд тэр ихч наваад за аав чинь Монгол гутал чамайг бэлдээд өгөөч гэсэн гээд тэгээ би нэг Монгол гутал аваад тавьсан байсан. Тэрийг би сувдаад ерөөсөө хилээгүй л байсан л да. Би өрн тийм юм болгоно бол ярихгүй штэ. Тэгээд сувдаа гэсэн чинь чиний авсан гутал аавт чинь үнэхээр таалагдсан. Яагаад гэхээр аав чинь чамтай цуг явж авсан байх гэж хэлсэн. Тэгээд би тэр гутлыг бол Нарантуулаас авсан л да. Нарантуулд чинь ингээд бүр Монгол гутал чинь бүр янзаараа байд юм бэлээ штэ. Тэгээд би ерөөсөө өмнө нь тийм гутал моталтай тасгаар явж үзээчгүй байсан юм бэлээ. Тэгээд тэгсэн чинь нэг гутал миний нүдэнд амар содон туссан. Ер нь бол Монголд би өөр тийм гутал харж байгаагүй. Тэр лангуунууд дээр ч байгаагүй гутал. Өнгөн тийм байгаагүй. Ягаад гэхээр юм цайвар, саарл, цэнхэрдүү тийм өнгийн арьсаар хийсэн. Тэгээ дээр нь хээ угалзаагаад байгаа шүү дээ. Чимэглэл гараар ойсон. Тэр нь болохоор бас яг тийм өнгө дагуу уцаар ойсон. Им олон өнгийн уцаар биш. Харахад им
маш содон, маш юм цэвэрхэн харагдахаар гутал байсан. Тэгээд тэрийг би яг амьдрал дээр аав таалагдах үгүй би мэдээгүй, ямар ч гэсэн надад айгүй таалагдсан гутлахгүй. Тэгээ би авцсан. Тэгээд настай хүн яг ийм гутал өмсөх байсан болов уу гэж би баг зэрэг санаа зовж исэн. Гэтэл яг тэр гутлыг авахд аав маань надтай хамт явж исэн. Аавд маань маш их таалагдсан гэдгийг сонсоод үнэхээр баяртай байсан. Одоо ч гутал манай гэрте байгаа л да. Тэгээд ийм тохиолдлууд болж илаа. Тэгээд сувдаа маань болохоор яг ингээд одоо хавдартай хүн чинь баг хугацаа тодорхой байгаа шүү дээ, тий. Тэгээд сүүлийн бит хоёр харьцах мессежэндээ болохоор найз нь ингээд юу байна, эмнэлэгт өгмээрг байна. Найз нь далаад дуртай. Тэгэхээр далаа руу явлаа. Одоо хэд өдөр би далаа руу явлаа гэж ярьж ирсэн. Тэгээ би ойлгохдоо далаад найз нь одоо юу хин одоо живээд далаад ингээд бие одоо яадгийн. Тэгтээ яг надад шууд ингэж хэлээгүй шүү. Би зүгээр дотроо тэгж бодсон. Надад шууд би далаад амиа хорлоно гэж хэлээгүй л тэг. Гэхдээ нэг тийм юм болох гээд байгаа юм болоо гэж би зүгээр бодоод өнгөрсөн. Нарийн би асууж чадаагүй л дээ. Чи яг ингэж байгаа юм уу гэж асууж чадаагүй. Тэгээд найз нь дараагийн төрөлдөө мөгийн та хоёртойгоо хамт амьдрий. Болно эсэ гэхээр болно штэ гэдгсэн чи найз нь муур болоод танаад яваад очино гэдэгхгүй. Тэг би тэгэрээ миний найз гээд яг энэ муурны талаар эн чинь бол эргээд манад нэг муур ирсэн байдгийн. Тэрний яасан бэ гэхээр манай сувдаг нас орсноос хойш 5-6 сарын дараа юм одоо 100 одоо энэ хорооллын дүүхэд дэлгүүрийн тэр хавьд одоо муурын зулцгнууд хайрцагтай ингээд тавьсан байсан гэж байгаа байхгүй. Одоо хүн аваг гэж бодоод ингээд тавьсан байсан гэж байгаа. 2-3 муурын зулцг байсан гэлүү дээ. Тэгсэн чинь манай нөхрийг манай хүнийг тухайн үед ингээд гэрлүүгээ дүүхэгээс энэ гэмтлийн эмнэлгийн хүртэлч бас нэлийн зайтай шүү дээ. Тэгэхэд дөнгөж төрөөд нэг 2-3 сар болж байгаа мó юм уу, ямар ч нэг юм алгын чинээл муурны зулцг заяа. Тасралтгүй энэ гэр хүртэл дагсан байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд ч нөгөө ямар нэг амт ингээ хүнийг дагаад тахаар авч тэжээдэг гэж ярьдаг да. Тухайн эзэндээ ээлтэй амтан байна гэж үздэг гэж ярьдаг тий. Тэгээ манай хүн дагаад тахаар нь аваад ороод ирсэн. Тэгээ одоо энэ манай муур ахгүй юу? Тэгээд энэ мууртай холбоотой би тусдаа нэг юм дугаар хийсэн байгаа. Бас нэлээд сонирхолтой яриа болсон. Хүмүүс бол маш сонирхолтой яриа болсон байна гэж их комент бичсэн байсан. Тэгэхээр тэр дугаарыг сонсоогүй бол доор линкээр одоо энэ дээр бас тавьчих. Тэр дугаарыг бол үргэлжлүүлээд сонсвол яг энэ ярианы одоо үргэлжлэл болох боломжтой тийм сонирхолтой дугаар байгаа шүү. За тэгээд сувдагийн амьдралыг товч би ойлгосноор ярих юм бол бас яг л кино шиг амьдралтай юм билэ. Маш багтаа өмчөрсөн, хэрт ээж нь асуурсан гэж би ойлгосон. Ах トゥ хоёулаа. Ах нь болохоор бас шоронд орцсон. Тэгээд сувдагийн яриагаар бол манай бас утгагүй шоронд өнгөрнөө. Ингээд манай одоо удам тасарж байгаа гэх юм уу те ийм болж байгаа гэж ярьж ирсэн. Тэгээд миний ойлгосноор бол ээж нь бас удган хүн байсан гэсэн үг. Үйд дамжаал ингээл явсан байна л да энэ чадвар нь. Тэгээд ээж нь болохоор нэг л өвгдөөцөөсөө зөрсөн ч юм уу те нэг юм болохгүй юм хийсэн юм шиг байгаа. Яг нарийн бол надад яриаггүй. Тэгээд тэр зүйлийнх нь үүлийн үрээр болоод хүүхдүүд нь ингээд богино наслаад тэгээ удам нь тасарж байгаа нэлээд л болохгүй юм хийсэн юм шиг байгаа юм. Уг нь бол бүр имэн хөвсгөлийн савдаг байсан гэж байгаа юм. Савдаг гэдгийг боддоо. Савдаг гэдэг чинь би бол нэг юм хийсвэр хий биетэй амьтан ч юм уу, ургамал ч юм уу те нэг өөр юм байдаг байх гэж бодоод байгаа байхгүй хүн биш. Тэгсэн чинь манай эмээ хөвсгөлийн савдаг байсан гэдэг чинь хөвсгөлөөс гаралтай бүсгүй байсан гэсэн үг. Тэгээ хөвсгөлийн улаач бүүнэрийг их чадaltaй байдаг гэдэг нь миний бол одоогийн ойлгосноор бол хүн байгалийн бүтээгдэхүүн тэгээ байгальтай ойр байх тусмаа энэ далд ертөнцтэй холбоонд сайн байдаг. Тэгэхээр хөвсгөлд байна гэдэг маань байгальтайгаа нэлийн ойрхон байна гэсэн үг. Цаатан баг гаралтай юм болоо гэж би ойлгосон. Сувдаг. Тэгээд багтаа өнчрөөд ингээд одоо өөрөө одоо бараг нөгөө годомжинд гарсан гэх юм уу те. Ингээд бэлгийн хүчирхийлэл мөлжлөх бас өртсөн
юм шиг байгаа юм. Би бүр нарийн тэрийг асууж чадаагүй. Нэлээд зовлон үзээд ингээд Малайз улсын иргэн болсон. Болоод бол удаагүйсэн баг. 20 хэдэн наснаасаа Малайз улсын иргэн болсон. Тэгээд Малайзтай тэр хүн сувдаа юу хийдэг байсан гэхээр өөрийн гэсэн ийм сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг ийм компанитай байсан билээ. Одоо гадаад бол лайф коуч гэж нэрлэдэг тий. Зөвхөн сэтгэл зүйдээр зөвлөгөө өгөхөөс гадна ерөн амьдралд нь тохиолдож байгаа энэ зүйлсүүдэд ингээд нэг чиглүүлэг хийж амьдралын дасгалжуулагч гэж нэрлэх юм уу да тий. Ийм тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм компанитай байсан байлээ. Тэгээ өөрөө Мосийн сэтгэл судлалаар төгссөн гэсэн санагдаж байна. Тэгэхээр мэргэжлийн сэтгэл зүйч тэгээд дээрэс нь өөрөө ийм зүн бэлэгтэй хүний бодлыг бол хангалттай уншиж чаддаг байсан баг гэж бодож байна. Тэгэхээр нэлээд өөрчлөлөгч ихтэй ийм компани байсан байх гэж би бодож байгаа. Нас орсноос нь хойш болохоор тэр компанийн одоо өргөжлүүлээд авч явах хүмүүстэй гэхдээ өөрийнхөө орлогын ашигын хувийг Малайзын хүүхэд тасрамжийн газарт гэсэн баха хандивлах тийм маягаар гэрээслэлээ үлдээсэн гэд надад ярьж исэн. Тэгээ ийм сонирхолтой түүхтэй Монгол улсын иргэн байна. Гэтэ би энэ хүүхэнтэй нэг ч удаа уулзаагүй гэдгийг та бүхэн ойлгосон бах энэ ярианаас. Бид хоёр зөвхөн чатаар харилцдаг байсан. Зургийг л харснаас өөр би бол бүр видео колорч ярилцаж үзээгүй тийм хүн байгаа. Гэхдээ яг хизээ нэгэн цагт би Малайзд очио те иргэний бүртгэл мэдээлэлээс нь энэ хүнийг хаана өнгөрсөн те энэ чинь мэдээж хэдий гэр бүл нь байхгүй ч гэсэн одоо тэр компани ажилчид нь ч юм уу энэ хүнийг бас тодорхой нэг газар хөдөөлүүлсэн байх гэж би боддtiin. Тэгээд очиж эргэх тийм бодол бол байдаг. Тэрийг бол нэг хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд ингийн тулд би бас нэлээд мэдээлэлтэй байх хэрэгтэй болж байгаа. Энэ хүний онгодоос яриа аваад нийтэлсэн ийм захим сайт байдаг гэж би бол ойлгосон. Надад гэхдээ тэр хаяг нь явуулаагүй өөрийнх нь тэр онгодтой ярилцсан ярианы тэр текстийг нь одоо надаа мессенжерээр явуулчихсан байхгүй. Тэр нь ямар агуулгатай байсан гэхээр монголчууд хөх толботой яагаад ингэж төрдгийг тэр утга учирын талаар ингэж төрөх болсон шалтгаан нь би тэр одоо ярианаас ойлгосноор бол одоо тэр нэг тэнгэр гих зүйлтэй ч юм уу тэр дээр байгаа тэр оршихуйнуудтай монголчууд эрт дээр үедээ гэрээ хийгээд гэрээнийх нь одоо үр ашиг нь юу байсан бэ гэхээр өөр хоочоо ингээ байнга харж хандах боломжтой. Тэгээд энэ Монголын одоо байгаа энэ газар нутаг дээр одоо амьдран суух боломжтой. Нилээ юм цэнгэг устай агаартай юм газар амьдрах тийм эрхийг манай өвгдөөс аваад хариуд нь юу яах вэ гэхээр цэнгэг усны их ундраган дээр байгаа энэ газар нутгийн энэ усыг хамгаалах үүрэгтэй болсон. Одоо нэг байгаль хамгаалагч маягаар энд одоо томилогдсон. Ийм гэрээ хийгдснээс болоод бид нэр хөх толботой төрдөг болсон юм а гэсэн тийм агуулгатай ярилцлага байсан хгүй. Тухайн үедээ би бүр бас нэг сайн ойлгоогүй. Одоо дээр яг тэнгэр мэнгэрч гэж тэн дээр нарийн бичээг байсан. Ямар ч байсан л нэг дээр байдаг л нэг зөвлөлтөйл манай өвгдөөс гэрээ хийснэ. Тийм хөө гэрээний тухай юу яриа байсан. Тэгээ энэ яриаг энэ тэр Сувдан Сондргийн бүсгүйгийн онгод өвгдөөсээс нь ярилцлага авсан сурвалжлагч байх юм бол энэ яриаг сонсоод натаа холбогдорой гэж хүсье. Одоо бол би тэр сайтыг бол мэдэхгүй байна л та. Яг хаана тавигдсан мэдэхгүй байгаа. Магадгүй сэтгүүлч байсан байж магадгүй. Тэгээд дээрэс нь Сувдан Сондортой нас урахаас нь хэдэн сарын өмнө Монгол залуу уулзаад энэ бүх амьдралынхын талаар бичиж аваад одоо ном болгож гарганаа гэж хэлсэн байсан. Тэгээд тэр залууг би нэр мэрэнч тухайн үедээ сонирхсангүй. Тэгээд тэр амьдралаар ном гарсан ч байж магадгүй мэдэхгүй байна. Би одоо Монгол гарсан бүх номыг ямар уншиж мэдэх биш. Тэгэхээр тэр номыг бичсэн ч юм уу бичих гэж байгаа залууг сонстолт манайхан шеэр хийгээд өгөөрэй. Би тэр Сувдагийн талаар яг энэ хальт биеийн сонссон зүйлээрээ кино зохиол бичих гээд байна шүү дээ тий. Тэгээ кино зохиолчийн сая Холливуудын стандартаар зохиол бичих сургалтанд
11 сард суусан байгаа. Тэгээ одоо бол зохиол бичих бас эхлэлийн тавих цаг нь ирсэн гэж би бодож байгаа. Гэхдээ илүү их мэдээлэлтэй байгаа тэр залуутай бол уулзчмаар байгаа байхгүй юу? Совдон Сондргийн бүсгүйтэй уулзсан, тэр Малазад очиж уулзсан тэр залуутай холбогдмоор байгаа. Тэгэхээр та бүхэн минь сайн шеэр хийгээд өгөөрэй. Монгол бол жижигхэн цөөхөн хүнтэй улс учраас тэр залууг бол олох боломжтой гэж би итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн дугаарын агуулга ерөн бол ингээд болж байна. Тэгээд энэ дугаарын талаар бодож санаж байгаа юм юу вэ? Юу гэж мэдрэгдэв? Тэр болгоно комментаар та бүхэнд хуваалцаарай. Тэгээд лайк, шеэр, саб гэж би ерөөсөө баг дугааруудаа хэлдэггүй. Үнэхээр одоо таалагдсан бол мэдээж лайка хийгээд сонирхох хүмүүст нь шеэрлээд өгөөрэй. Тэгээд мэдээж саба дарахыг хүсье. Бусад энэ даалт ертөнцтэй холбоотой сугуудаас манайх арай арай онцлогтой байгаа бах гэж бодож байна. Мөн ярилцлагуудын дугаарууд бас орж явж байгаа. Яг өмнөхөн орсон дугаар дээр болохоор хүний гэрлэн бүрхүүлийг хардаг, хүний бодол өөрт нь ингэж орж ирдэг. Өөрөө уншия гэж хичээдгүйч өөрт нь ингэж орж ирдэг залуутай ярилцсан дугаар байгаа. Тэгэхээр тэр залуутай дараагийн дугаарыг их ойрхон хий гэж бодож байна. Эх 7 хоногт ч юм уу. Тэгээд зочноо яриулаач гэд ингээд манай сонсогчдод хэлж байна. Тэр ууг нь бол ийм байгаа юм. Манай тэр оролцогч маань ерөн энэ ярилцлаганд орж байгаа хүмүүс нь өмнө нь нэг тийж одоо хүмүүст яриад өгөөд ерөн яриад байдаггүй тийм хүмүүс өвчлэн ордог. Энэ ирчүүд залуучуудын дугаар бол дандаа ингээд нөгөө нэг өгүүлбэрээ олон дахин давтсан, нэлээд удаашруулсан, нуршсан юм яриатай байдаг учраас би хүмүүсийг залхаахгүй гэсэн үднээс тэр хоорондын зайнуудыг ингээд богиносгочтой байхгүй. Тэгээд давтсан яриануудыг хасаад тэгээд оновчтой үгээ хэлж чадахгүй ингээд гацаад харна би ингээд төрүүлж хэлж өгдөг баггүй. Тэгээд энэ олон нөгөө дунд нь байгаа одоо сул зайнуудыг би ингээ хасаад ингэчгээр би хүний яриаг таслаад байгаа юм шиг юм өнгө аястай болчдөг юм байна. Дээрэс нь би бүр хоёр дээр болгож хурдсгцсан байгаа. Нилээ юм удаан ингэж сонжруулж ярддаг, темп нь нилээ юм удаан ярддаг хүн байсан учраас миний темп бол арай гайгүй. Тэнгүүт би маш хурдан яриад тэгээд дараагийн ярилцлагыг бол би ерөөсөө засахгүй. Надаа энэ засахгүйгээр дугаарыг шууд оруулвал надаа бүр амар амар байна л та. Гэхдээ хүмүүс чинь одоо жоохон нуршаад ярьчихаар нуршуу байна, нуршлаа, залхлаа гэж ярьдгийн. Тэгээ тэрийг залхаахгүй тулд ингээд засаад хурдсахчаар бас хурдсахчлаа гэж яриад байгаа юм. Тэгэхээр хэрвээ танд хурдан санагдчихвэл жоохон 0.9-тер 50 сонсчиж болно, удаашраад арай 50 сонсогдно. Хүсвэл 0.8 дээр ч юм уу те. Одоо бичлэгийн чинь баруун булан дээр тэр тохиргоогоо спид гэдгийг байгаа. Удаан санагдах юм бол хурд 1.25 жилөө ингээд хурцсах тохиргоонууд байгаа. Тэгээд сонсох боломжтой байгаа шүү. Одоо бүгдэнд нь тааруулж юм хийнэ гэж угаасаа байхгүй. Тэгвэл илүү дутуу яриаг нь хасахгүй шууд ингээд ярилцлагыг тавина гэвэл надад бол амар л байна. Тэгээ би тэгж үзье гэж бодож байгаа. Ирэх ярилцлагын дугаар дээр бол. За тэгээд ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.